Нийслэлийн хэмжээнд он гарсаар 1000 гаруй удаагийн галт төмрийн дуудлага бүртгэгдсэний 50 орчим хувийг ил задгаа хайсан хогийн цэг өнжмөн шар өвс шатаасны улмаас гаалгалцсан дуудлага эзэлж байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хашаандаа өнжмөн шар өвс ногоо шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галт өртөх эрсдлийг дагуулж байгаа юм. Тухайлбал 4-р сарын 13-ны өдөр Богдуулын Богны аманд шар өвс шатаасны улмаас төмөргөж 5 га талбай шатсан бол 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19-р хороо Гойдон ам шар өвс шатаасны улмаас төмөргөж төмрийн улмаас 13 айлын байшин 3 гэр 15 га талбай төмөрт өртөд байна. Ийм хаврын хууршилтай үед иргэд асаасан гал, шүдэнц, татсан тамхины гал цог, үнс нурмыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг тусгаалan бэлдсэн таглаа бүхий нөхс авалт хийж ивших, гэр сууд хашаа хорооны гадуур төмрөөс хамгаалах сурус татах, ой хэрд явахдаа ил цатгаа галт өлөхгүй байхыг онцгой илрүүлэх газраас анхааруулж байна.